Энэ ертөнцийг дундын ертөнц гэж нэрлэдэг. Энэ ертөнцийг хариуцсан тусгай эзэнтэй. Үүн тусгай эзэн байж энэ ертөнц эргэлдэн байдаг байх нь шүү дээ. Дундыг барьсан. Энэний эцдүүд нь хүний амьдралын шинж чанараар нь ингэж нөлөөлөх эрчмийг бүрдүүлсэн байгаа. За. Тэрэн дээр төвлөрсөн эцдүүд гэж байдаг байх нь шүү дээ. Хамгийн ойрын зүйл газар, нар. За тэгэл өөр чинь ус гээл. Тий. Ийм зүйлээс холбоосон эзэд гэж бий байдаг байх. Тэргээ тэдгэр эзэд байх бол хүн амьд байх ямар ч боломжгүй. За. Мөн энэ зааг донд хэл хязгаар гэж байдаг. Огтаа бол та нарыг л энэ ертөнцийн бүхнийг нь эхлээд бэлдэх орон гэрчил гэсэн үг юм уу да. Бүхнийг бэлтгэсэн. Тэдгэрийн эзэд гэж хэлж болно. Орон гэр нь байж хүн ан амьтан гих бүх зүйлс амьд оршин байх нь. Энэ хүчний эзэд гэж хэлж болно. Тусгай бүр өөр өөрийн газар нутаг болоод эрчмийн үнцээрээ хамаарж ингэж төлөвч шилжиж эзэмшил газартай болцдог. Хэл хязгаараа тогтоож салбарлаа явцдаг байх нь шүү дээ. Энэ зүйл дээр юуг анзаарч байна гэвэл энэ ганцхан Монголд байсан юм биш. Энэ ертөнцийн бүх хүн анх үүсэж бий болж явсан цагаас үүссэн ийм үзэл юм шүү дээ. За. Энэ ертөнцид яаж зөв оршилтон тогтох ёстой вэ гэдгийг л анх энэ Тэнгэрийн элчүүд чинь улааж бие дээр заларч хэлж өгдөг байсан. Тадарч тэр төвшнөрөө явсан ч одоо жоохон гажуудж байгаа шиг. За. Ганцхан Монголд байдаг юм биш. Энэ ертөнцид та нар нарны тосгол авж байгаа, агаараар амьсгалж байгаа, усыг нууж байгаа газар дээр гიშгэж тэрэн дээр холбоотой байгаа л бол заавал энэ эз дээр дамжих хэвээр. Тэдэнгүүгээр та нар хинч биш. Та нар дэндүү жижиг хүрээгээр ойлгоод байна шүү дээ. Тийм юм болов. Та нарын амьдралын эрчмийг өгдөг тэр хүчин зүйлүүд чинь наад уул усны эзлүүд чинь байх нь шүү дээ. Та нар тэдний зөвшөөрлөөр л амьдардаг. Тэгээд энэ дээрээс нь нэмээд хүний үзэл оюун санаа ухаан шашин хэмээгч болж хувирсан. Угтаа бол хүндлэж тодорхой шашны нэршил өгж түүн дээрээ төгөлдөрчүүлсэн тал бий. Зарим нь энийг ховсгоод өөрийн талдаа эсвэл өөр хүчин зүйлээр төлөөлүүлж зан үйл хийдэг ус. Одоо эрчмийн хувьд гэвэл тэдний эрчим бол хар эрчимч биш, тэнгэрийн эрчимч биш. Яг л ийм завсрын яах ч магадгүй. Амьдралын чинь тэтгэгч хүч болж хувирдаг юм шүү дээ уг нь. Хүнтэй хамгийн ойр байдаг. Ан амьттай ч ойр байдаг. Тэдэнд яаж амьдрахыг зааж өгдөг. Цаг хугацаагаар дамжуулж. За, ерөнхий зүйлийг ингээ ойлгочихвоо. За, тэгээ цааш нь асуух зүйл юу гэлээ? Уул усны эзэд гэж яг хин бэ? Хин үсэн бэ? За, тэд бол энэ дунд ертөнцид байхдаа та нарыг харж хандах үүрэгтэй. Энэ ертөнцийг эргэлдүүлэх давхар үүргийг хүлээдэг. Гэхдээ тодорхой хугацаатай байдаг. Тэд хийх ёстойгоо хийчгээд дээшээгээ дэвшдэг байх нь шүү дээ.
Гэхдээ хүмүүст үзэгдэж харагдаж болохгүй. За энэ дээр за монголчуудынх нь гэвэл угаасаа бүх эрчмийн бүрдэл энд байдаг. Тэгэхээр түүнийг дагсан эзэд нь маш их хүчрхэг байдаг. Монголчууд та нар ч гэсэн өөрсдөө эртний өвөг дээд сүчин хүртэл үүнтэй нарийн холбоотой байсан. Түүнийг шүтэж, хүндэлж, хайрлж, ивэлийг хүрцээр ирсээр өдийг хүрсэн. Хэд хэдэн удаа ертөнцийг засч шин төвшөнд аваачсан түүх бий. Тэрнээс одоогийнх шиг нэг энэ лус савдаг энтер гэдэг шиг юмар нэршээд байж болохгүй. Өөр газрын, өөр усны, өөр тийм хүчин зүйлийг энэ юм шүү гэдэг хамгийн төв, хамгийн хүчрхэг зүйлд нь тулгаа дайраад байхаар энэ газар ус чинь ард олон чинь яаж өөдөө байх юм бэ? Магад та нарыг ялж дийлэхгүй болохоор чинь багаас чинь өсөй чинь хусч халзалж газар нутгийг чинь эзэмдэхийн тулд хэрэгээр ийм тарны хүчтэй хослуулсан энэ эрчмийг дарж нийтээр нь дарахын тулд ийм зүйлийг суулгаж эхэлсэн бол яах юм? Энэ нэршил чинь угаасаа та нарыг нухчин дарах гэж л анх зориулалтаар оруулж ирсэн шүтлэг шүү дээ. Уулсны эцдүүд янз бүрийн дүр төрхтэй байдаг. Гэхдээ ихэвчлэн хүнд харагддаг тий юу? Нөгөө нь өчнөл явлаа шүү дээ. Ялангуяа та нарын ухагддаг тэр Дачин тамсаг дорндын нутгаарч явлаа. Баянгорорч нь явлаа, ар хангаагаарч нь явлаа, өөр хангаагаарч нь явлаа. Тэгэл цаашлаа эртэн тэрч нь явлаа, дарахнаарч нь явлаа. Хойш тийшээ өвөн зүглээгүй яагаад гэвэл тэнд ямар аюулын харанг дэлдэг сөлөх гэж байгаа ш. Тэгэл энэ хот газар инээтрээ. За тэр осол болдог газрууд гэж зөндөл очлоо шүү дээ. Удаач байгаа шавдуулж явуулсаа. Гэхдээ та нар шиг ингэж тахилга энтер гэж энэ уул усны чинь гоё сорыг чинь дагаж явсангүй. Хамгийн түрүүн сүрэх гэж байгаа газар усны эзэттэй чинь холбогдлоо. Нэг их нь таатай хандаагүй. Заавал нэг ийм шашны хилцтэй. Заавал нэг тэндээ нэг сувраг. За тэгээ тэр хийдүүттэй. Тарны хүчээр дарчихсан. Ийм л эздүүд нь бүр уул усны эздүүд нь дайжчихсан. Тэр нутгийн одоо юу ирхшээгээд байгааг нь мэддэхгүй юм байна шүү дээ. Нөгөө Монгол шинжийн гэх юм нэгч байхгүй. Хэн нэг ингээд хааж хамгаалцгаад бусдыг яасан ч яах вэ гэж орхисон юм шиг. Дээрээс нь хамаагүй хүчийг авахуулахгүй тулд ийм байх ёстой шүү гэд хүчээр дарчихсан юм шиг. Тийм сонин эрчмээр өгдөг юм да. Тэгээд бөөнөр чинь ингэдэг штэ. Уул уснаас эрч хүч аавна. Ууланд хангалттай гарч буулаад эрч хүч аавна гэдэг. Энэ ямар утгатай. Өнөө улооч эрчим өгж мэдээг нь дамжуулж явснаас тэгж хогсорж яваагүй юм байна. Тэгээ уул усны эцдийн эрч чадлыг нэмэхийн тулд юу хийх ёстой юм бэ? Энд болж байгаа бүх зүйлийг үннээр нь мэдүүлэхгүй. За. Ямар нэгэн хэн нэгний талд эрх ашигт нь үйлчлэхгүйгээр бодит үнний шууд мэдээлж тухайн уул усны эзэдийн хүчийг сэлбэж өгөх хэрэгтэй.
Тэгэхгүй бол тэд хүчээ алдаад байхгүй болчих юм бол тэнд амьдрал гэж байхгүй болох юм шүү дээ. Ийм л хамааралтай. Тэгээд баг өхмөл цөл болно гэсэн үг юм уу? Усчгүй, ундачгүй, Та нар өөрсдөө л нэг лам хар энтер гээл гүүж хараагаал яваад байгаа. Игэл та нарт үйлчлдэг юм уу? Тэгвэл энэ дээрээс нэг юм асуумаар. Монголчууд ламаар энэ уул усны эцтэй тахиулдаг байсан юм уу? Яаж анх орж ирсний та нар бодоод үзтээ. Монголчуудыг нухчин дарж эзлэнд хөрөмгөөлнө гэж анх үүнийг оруулж ирсэн болохоос зүгээр нэг даяан бясалгал хийгээд бурхныхаа сургаалаа түгээгээд орж ирсэн юм биш. Та нарыг яаж өтөр ялах вэ гэдэгт л бүх юм зориулагдсан байгаа. Энэ бол зүгээр л бурхны шашны чинь нэг урсгал баг. Тэрнээс бурхан шашны чинь төлөөлөх зүйл биш. Тэгээ одоо энэ тахилга тайлга гэд хийгээд байгаа энэний яг үндэс шалтгаан нь юу юм? Шашны хилцээр үүсгэсэн нэршил нэг өөр. Угаас шүтэж ирсэн далд хүчний эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн үзэл нэг өөр шүү дээ. Гэтэл та нар ингээл энэ улс орны чинь дааж явдаг уул усны эдтийг нь бүгдийг л ингээл шарын шашинд эзлүүлж байна шүү дээ. Та нар сайн зүн ирэхгүй. Тэр зүйл орж ирэхдээ л маш олон хүний амийг авч та нарыг одоо хүртэл сүр сүлдий чинь гэж ядуу гойрнч тийм төгсөн чинь байлгасаар л байна шүү дээ. Энэ хэдэн зууны турших зүйлээ одоо хүртэл та нар ойлгохгүй л шүтэж мөргөж явна. Өрөвдөлтөй юм да. Үнэхээр тийм мундаг төгс байсан бол өөрсдөө тэр цэрэг дайны улс төрийн бодлогоор нь биш. Үнэхээр тэр бурхны сургаалынхаа элчнэрээ илгээгээд эндээ нэвчүүлэхгүй яасан юм. Одоо та нар тэгэл өдөр судраа сайн мэдэхгүй дээрээс нь дөнгөс төрсөн хүүхдүүдийг тэдэн нас хүрлээгээл өсөйг хосож байгаа. Ингээл Тэнгэрийн холбоос нь байхгүй. Ядуу зовлон амьдрал. Тэр сайн өдрөө хормоо хийж хитэн салж байна. Та нарт энд нөлөөллийн аргаар бол ухамсарыг чинь сайн идэж байгаа. Монголчууд үнэхээр тэнгэр химээх үзэлтэйг буцаад холбоогоо сэргээх юм бол энэ бүх шашны бүх зүйлийг устгах нь ойлгомжтой юм шүү дээ. Тэгжээд сүр сүлдээ олж авна. Энэ хэвээр бол болохгүй. Хэцүү юм байна. Миний санаж харахад байгаа зүйл гэдэг юу вэ гэхээр Улаач бол маш олон жил бидний үгээр явж уул усны жинхэнэ эзэд юу вэ гэдгийг ойлгосон. Харин та нар мэдэхгүй байна шүү дээ. Хэцүү байна л да. Урдаас нь тэгэл лус савдаг. Энэ үг чинь өөрөө маш том өөр утгатай, өөр салаа нэртэй зүйл юм шүү дээ. Мэдэх юм алга. Одоо сүүлийн үед Лус 88 88 гэж ярьж байна. Лус гэдэг чинь угаасаа 8 тооны бэлэгдэл багхгүй юу? За. Тэрийгээ дагаад 8 өнгөтэй болж хувирах хэрэгтэй болж байгаа. Энэ чинь Монгол үгч биш. Хэрвээ энийг бөөнөр өөрсдөө ярьж байгаа бол та нар бүү биш ээ. Та
та нар одоо онгоцсон сургадаг юм биш. Та нар өөрсдөө онгод хэмээгч нэршил аваад явдаг юм байна. Энэ улс орныг хүчрхэг болгоо цааш нь энэ ертөнцийг засаж удирдах ёстой гэж л бид бууж байгаа. Энэ бол мөнх тэнгэрээс энэ газар усны чи эзэттэй хийсэн давхар хатуу гэрээ. Гэрээгээ гэж ирдэг. Гэтэл та нар энэ гэрээг умартаад байвал одоо та нарт энэ уул усны эзэд чинь маш их хилэгнэх болно. Тэдний хүчийг та нар дэндүү дотоо үнэлж байна. Энэ ингээд унтаад байдаг зүйл биш. Одоо та нарын дахилгыг ингээл хийгээл харахад нэг газрын сайхныг нь харж зугаалсан алдартай газар гэсэн тэрүүгээр нь ингээл нэр олохгүй л. Тэгэл тэдэндээ юм хумаа өргөх болохоор дандаа хамгийн хямд хамгийн муу болох нь өгдөг үстэй. Тэгээд дээрэс нь хэрээсээ хүч авна гэдэг байгаа. Тий. Өөрөөсөө энэ хивээсэн газар нутаг уул усны эзэтэйгээ дайн зарлж яах гэдэг юм. Үеийн үед та нарыг бүгдийг чинь л ялж байсан. Одоо төвчээртэй л дарагдж байгаа болохоос ш нэг догшроод хэлгэлсэн байгаа цагт бол та нарыг үнцээр чинь арчих чадвартай. Улаач бол тэр лос савдаг гэдэг юм чинь бол ярих ч дурггүй. Ди ямар шарын бог штэ гэж хэлдэг шүү дээ. Угаасаа уг үндэс нь харийн үг юм чинь эхнээсээ л шившлэгийн үгэнд нь л дийлдэх юм шүү. Монголын буу. Тийм л дээ. Тэгээд улаач юм ад үзээд бай, сайн үз. Бид бол тосоод авна, харин та нарыг тосч авахгүй. Энэ өөр энэ ертөнцийн хийх ёстой зүйлээ хийчгээд явах даалгавартай. Харин та нарт бол тийм байхгүй. Энэ ертөнцид энэ улс орн чинь ухагдж түнхэгдэж байгаа ертөнцийн хуулийг зөрчиж байгаа болгон дээр улаач очдог. Эсвэл өвөө заавал та нартай тэнд очиж байна, энд очиж байна гэж улаастай хэлүүлж явах хэрэгтэй юм уу да. Тэр бол тэр нэр алдар мөнгөө хайхыг хүссэн нөхдлөө тийм зүйлийг хүсдэг үз, харуулдаг үз. Тэр нь улаач нь бол чимээгүй хүн явчаал чимээгүй хүн үлээ хийчихэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр уул усны эзэд гэдэг зүйлийг та нар сайн ойлгохгүй. Гэхдээ эднэрийн хүч сэргсээ тэрний илрэл бол одоо энэ коронавч юм шүү дээ. Та нараас үш хонцгоо авна гэж байрч байгаа. Та нарыг ивэдэг аргаар нь өөрсдийнх чинь барьж идэж байгаа гэдгийг ойлгохгүй шүү дээ. Одоо энэ зүйл Монголыг тойрдог байсан бол одоо бол тойрохгүй. Бөөд чинь тийхээр дараа жилээс төлөвлөгдөх болно. Өө яаж энэ болгоны төлөвлөгөөг мэддэг гэвэл энэ бол улаачийн маань тэдний итгэлийг олж авсны л хүч юм шүү дээ. Тэдгээр уул усны эзэд улаачд энэ хайртай үршгэ. Аль болох Монгол улс та нарыг л авч үлдэхийсэн гэж хичээдгийг хэн ч ойлгодог бай. Одоо нийтээр адалж байна шүү дээ.
Тэр очих газраа мэднэ. Харин та нар мэдэхгүй. Уул нь энэ ертөнцтэйг эвтэйгүй байсан бол хизээш та нар энэ хорлолтод өртөд явахгүй байх байсан юм шүү дээ. Улаач бол та нарыг ухтгийг чинь мэднэ. Бүх юмаа зарж, модын цогтолдог, ан амьтнаа алдаг. Өвөг дээцийнхээ шившиж үлдээсэн газрыг зардгийг ч мэднэ. Өөх түүхэж хөдөлдгийг ч мэднэ. Гэсэн ч өмгөөсөр одоо өмгөөсөн эдэн өөрсдөө ингээд цааш нь түлхээд байгаа ч одоо улаач шантарч байна шүү дээ. За болий. Болох ёстой юм болог. Наттай надгүй нар манддаг юм гэж байна шүү дээ. Нөгөө та нарыг одоо ингээд бурхнаа шүтээд ус шиг ус усныг одоо хүртэл тийм мэдээ ирээгүй л байна. Чихэнд хүч чадлаа. Энэ эдэттэйгээ холбоо тогтоож Тэнгэрийн зарилгаар хөдлөх үе чинь өвөө нь хүлээгээл байна. Харин тэрнээсээ та нар зүхтаагаад ингээд яваад байх юм бол төгсгөл нь ойлгомжтой. Ямар ч байсан өвөө нь та өрсөд улаас та нарыг удамтайч нь бол аваад ямар ч цаг үед гарчих чадалтайгаа. Энэ ертөнцид үзэл суртал гэж олон хуваагдсан зүйл байгаагүй найчгас. Та нарт хэдэндээ итгэдэг. Гэтэл тэд та нарыг удирдахын тулд хэрэгээр багаас ч тэгж өсгдөг бол яах вэ? Бодит үннээс нь биш. Тэс өөр үзэл баримтлалаар сургадаг бол яах вэ? Ер нь тэгээд уул усны эзэд гэдгийг ер нь ойлгочих шиг боллоо. Энэ бол тусдаа ертөнц. Тэдний ирэхээр энэ ертөнц эргэлддэг юм. Та нар тэдэнтэй зөв харьцахгүй бол тэд та нарыг хороож, танж, дайсан чинь бос орол байх болно. Бид оролцохгүй. Гэрийн эзэн юмаа мэддэг юм шүү дээ. Хүн төрөлтөн яагаад энэ дэлхийн зочин гэдгийг ойлгодог юм болоо? Эцэг юм шиг харьцах. Хаан амьтад өв сургамал бүгд л та нар уулын зочид юм шүү дээ. Энд байж байгаад дараагийн шилжилтэнд ордог болохоос биш. Эндээ ингээд эзэмшин гэсэн юм байхгүй. Өмнөх хэд хідэн та нараас ч үүсгэс өмнө хэд хідэн тийм хүчрхэг соёл ухамсарын төвшөнтэй хэд байсан. Яг л та нар шиг ингэж тэрс үзлэр хандаж байгаад бүгд арчигдсан юм шүү дээ. Одоо гэтэл дэлхийн бусад орнууд нь эргээд байгаль дэлхийгээ нөхөн сэргээхийн тулд зүтгээд авах юм. Манайхан яатсан. Та нар ухцал бай. Тэгээд гороо амсна үз. Энд ертөнцийн төв нь үүссэн гэдгийг та нар ойлгохгүй байна. Юм болгон ч за тэр эд баялагч нь байдаг юм болоо. Тэрнийг нь дааж хариуцсан эцдүүд нь маш тошхон гэдгийг ойлгохгүй шүү дээ. Наад Монгол гэрийнхээ бүтцэл хар. Салж унсан ч буцаагаад эвлүүлчихдэг юм. Тэгээд одоо цаашлаад юу болох вэ? Тэгээд би бас их сониучгийн юм асууя л даа дээ. Ингээд ягаад тэгэхээр надад их сониун зүйл бодогддог болсон.
Сүүлийн хүмүүс эзэн мог Чингис хааны талаар маш их ярьдаг. Тийм ээ. За. Эртний их Монгол улс бөө мөрөглийн шүтлэгтэй байсан. Эзэн мог Чингис хаан ч бөө мөрөглийн шүтлэгтэй байсан. Гэтэл одоо яагаад энэ ламын шашныг төлөвлөд тахдаг? Та нар шүтд юм уу? Танаа эрх баригчид ч л их сүл бэлддэг юм да. Тэнгэр шүтлэгтэй байсан хэрнээ одоо яагаад юм бэ? Яагаад гэвэл энэ шүтлэг нь сайн анзаарвал та нарыг ухамсараар чинь дарж өгөхөд маш нарийн холбогдсон зүйл байгаа. За. Эртний улс төрийн бодлогоорооч тийм байсан. Хүнийг ингэж дарж ганцаар дуулах арга барилтаа сайн. Энэ дээр нь сургаал дээр нь нэмээд төрийн хуулийг хослуулах юм бол та нар бол үхэнц дорой амьтад хэвээрээ л байх болно. Хэдийнэ тэр бурхны сургаал гэдэг мөн чанараа алдчихсан. Зөвхөн улс төрийн зэвсэг болчихсон шүү дээ. Энэ болгоноос болж үүний үндэслэгчд та нарт ашгирсан. За өөр бурхны шашин гэхээс илүү бусад шашных нь гэж яриад байгаа. Тий. Улс төрд ашигладаг, мөнгөнд ашигладаг. Бусдыг удирдах дарлахын тулд ашигладаг болсон учраас үндсэн шинжээсээ гажиг хэмээн зөвшөөрлийг өгчихсөн. Дахиж илчилгээхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ доторх энэ ертөнцийн эцдүүд нь өөрсдөө эхлээд энэ хүмүүсээс хэрэгтэйг нь үлдээгээд хэрэггүйг нь явуул гэж. Тийм шийдвэрийг наад үндэслэгчид чинь өөрсдөө өгсөн юм шүү. Тэгэхээр таануусаас хэрэггүй нь явах ёстой. Хэрэгтэй нь үлдэх ёстой. Тэгж байж тэр элч нараа хүлээж авна үз. Тэнийг мөнхөг хүмүүнд үлдлээ гэхэд өнөө мөнчрийн тайлж хэлж өглөө гэхтэл маргааш нь мартчихсан буруу юм хийгээл явна шүү дээ. Та нар болохоор тэр бурхад шүтэн гэдэг юмнуудаа их инрэнгүй зөөлөн бүгдийн төлөө гэсэн юм шиг энэ бол та нарын мөрөөдөл шүү дээ. Гэтэл тэд нар чинь нэг догшрох юм бол тэр хар альбид хүчнээс ч илүү доших. Буруу үр цацсан бол буруу болгоныг устгах хэрэгтэй гэсэн арга барилыг л авах болно. Тэрнээс буруу зөвхөн хамаагүй гэж инэрдэг нь биш. За тэгээ үзэл сурталтаа ингээд сайн автал явна үз. Угаас ухаж байж л үднийг мэддэг гэдэг шүү дээ. Та нарыг олон хуваах тусмал тэр шодрог усаар баяжиж хөлдсөн тэр нөхдүүд чинь их юм олдг юм шүү дээ. Тэгээд л та нар ядуу амьдэрдэг. Та нарыг нийлүүлээд нэгтгэчих юм бол тэр нөгөө цөөхөн эрх баригч инээтрээ та нарыг зовоож шулж амьдэрдэг хит чинь тэр дороо ичлэгдэж хядуулах юм байхгүй юу? Шодрог ус нь гарч ирэх нэ шүү дээ. Тэгүүлэхгүй тулд хэрэгээр ингэж шашин шүтлэг үзэл суртал гэдэг зүйлийг албаар бэлдэж өгдөг юм шүү дээ. Гэхдээ зовлтгүй энэ өвчин завуурын үеэр явах нь явж үлдэх нь үлдэж байгаад шин цаг үе заавал гарч ирэх болно. Гэхдээ энэ хэдэн ч жилээр сунгагдаж магадгүй. Одоо энэ корона гэдэг чинь. Хүн өөрийгөө энэ ертөнцийн эзэд хэмээн үтсээр байх тусмал та нарыг нэг ч өдөр амраахгүйгээр довтлохсоор л байх болно. Харин энэ хэвээр өөрчлөгдөхгүй байх юм бол тэр яриад байгаа солироо авч болно шүү дээ. Сануулга болгож хэд хэд илгээгээд л байгаа. Ганц онилж байгаад харахад юу байх вэ? Бүгд л доосон шүү дээ.
Та нар ямар энэ ертөнцөөс өөр газрыг мэдэх биш. Өөнд эндүү сонин утгатай ярьж өгч болох чиг энэ ертөнцийн ивэлтэй, инрэлтэй зөв харьцах нь Монгол хүмүүний хамгийн чухал үүрэг. Та нар зөв харьцаж байж бусдад зөв ухааныг үлдээж өөр төвшөнд аваачих ёстой. Заавал даалгаварч нь энэ. Тэгж Монгол хүн Монгол газар шороонд харьяалагдаж амьдрдаг юм шүү дээ. За эннээсээ гажиж яваад байвал тэнгэр чинь туслахгүй. Хэцүүлэн. Одоо угаас бүх шашин шүтлэгийн бүх зүйл хоцрогцоо. Улс төрийн арга барил чинь хуучирсан. Яалтчгүй та нарыг шинэ цаг үедээ шилж гэж хэлж байна. Дамжуулж байна. Та нар өдийг хүртэл явчихад улс төрийнхөө бодлохоо бараг ойлгочлоо шүү дээ. Та нарыг л дарлахын тулд олон хүнийг цөөхөн хүн захирахын тулд улс төр гэж байдаг юм байна. Тийм үү? Тийм шүү дээ. Дээр нь шашин шүтлэхэнд хүртэл та нарыг ингэж дарж байлгахын тулд, тогтоон барихын тулд ашиглагддаг юм байна. Үзэж байгаа, харж байгаа зүйлсч хүртэл та нарыг хэвэндээ бай гэж сургадаг юм байна гэдгийг ер нь ойлгоод байна шүү дээ. Нөгөө хуурж хэдэн зуун жил явсан зүйлс чинь одоо л ингэж илчлэгдэж байна гэж боддоо. Хэцүү юм. Хамаг хотлох ормог илчлэгдэж байгаа бол бүх зүйл хэрэггүй болж шин цаг үе рүү шилжих хэрэгтэй болжээ гэсэн тохио юм шүү дээ. Гэхдээ уул усны эзэд чинь басаад байхаар тийм дорой хүчтнүүд биш гэдгийг та нар бодох хэрэгтэй. Тэд та нарын тусах наранд чинь явдаг юм. Та нарын энэ амьсгалдаг агаараар чинь явдаг юм. Уух усаар чинь явдаг юм. Гიშгдэг газраар чинь. Энэ газар чинь тогтоон барих бүх зүйлд чинь ингээд шууд хамааралтай. Та нарын бие чинь хүртэл тийм шүү дээ. Наргүй бол та нар амьдрдаггүй. Та нарын бие чинь их нь ус, шингэн. Тий. Та нар агааргүй бол амьдрч чадахгүй. Дээр нь та нар газар гიშгэж холбоотой байдаг. Түүнээс алдуурахгүй гэж бүр ясанд ч хүртэл төмөр гэж байгаа. Гэтэл та нар тэрнтэйгээ дайн хийгээд байна шүү дээ. Эртхэн бууж өгөөд зөв хандлага олж авахгүй л улмал зүр зүтгээд байх юм. Ингэсээр гол хуучны нэг бас л нэг хэрэггүй амьд болж бүгд л арчигдсан шүү дээ. Тэгэл дахиад шинээр л эхлүүлчихнэ. Тэгэл болно. Гэхдээ муу нь олон гэхээс илүү за муу нэг хүмүүсийн 7-8 хуваасны нэг юм ч юм уу. За сайн гэхэд бас 7-8 хуваасны нэг нь гэж ойлгож болно. Үлдсэн хэсгүүд нь болохоор дандаа ховсож явдаг. Сайн ч болдог, муу ч болдог ч гэх юм уу. Ийм тойл харагдаад байгаа. Яг энэ зүйлийг нарийн хэлэх гэхээр та нар ойлгохгүй. Яагаад? Ухаан санаа чинь бэлэн биш. Та нар ойлгож байж шинэ хөгжил, дэвшил, шинэ чадвар гэдгийг олж авна. Ойлгохын тулд заавал өөрсдөө тунгаах хэрэгтэй. Хэрвээ ойлгож чадахгүй бол яаж дуусгаа ойлгочлаа шүү дээ. Бас л бэрхээ.
Эн чинь нөгөө цаг хугацааны гэсэн бас нэг эзэн байна. Тэр та нарыг бас шалгадаг. Өө хэлээл байгаа шүү дээ. Та нар одоо энэ жам гэдэг зүйлээсээ гажаад эрт өгдөг болчихсон гэж. Тий. Тэгэхээр ер нь бол хүн амын наслалтаар ер нь дараа төвшөндөө орно шүү. Тэгэхэд одоо бусад орнуудын бол 70 80 юу 100 төгсөн бороонод линээ далтал гүйж явах юм бэл. Монголчууд байхгүй 50 өрөө лимээ уулна да. Өвдөгнийхнүүдээр хатхаа. Кавон эртний түүхээр хэлэхэд 70 нас гарч байж л цэргийн албанаас аян дайн гэдгээс халдаж нутаг усанд л очдөг байсан нь мэдэх юм. Тэр үе та нар шиг юм яг хэрцэг байгаагүй. Тэд чинь бүр нөгөө чанар гэдэг шиг л юм завхуулсан. Хөгшин гэж л ярьдаг болохоос нэг сэлэм эргүүлээд ном сум харуулчих чадвартай л байдаг байсан юм да. Өөх. Айхтраа. Гэтэл та нар харал та тэрнээсээ 7 дор шүү дээ. Энэ бол та нарыг ухамсар санаагаар чинь идэж байна гэсэн үг. Та нар буруу амьдраад байгаа учраас л үзэл суртлаараа түүний дагаа сэтгэлээ дагаад л эрт бэлтгэлээ базааж хөгшин гэдэг нэртэй юм болоод байгаа юм байна шүү дээ. Ер нь тэгэл 50 гарлаа л хөгшин би одоо ингээ хөгшөрчлөө хүний тооноос гарчлаа гэсэн тийм сэтгэхүйтэй. Ер нь бол. Тэгвэл өвөө улаачиг тэгвэл бити хөгшлөөрэ сэтгэлээрээ бити яваарай л гээ. Өвөө насын нөгөөд. Миний өөр хөгшрөхгүй гэж хэлчихэ. Үеийнх нь болохоор тэрийг хэдэн жилийн дараа л харна үз. Магад өвөөгөөс нь заалгах үү дээ ийм зүйлээ. Маш амархан. Гол нь үзэл суртал чинь өөр байх хэвээр. Тэгээ тэр хөгсөхгүй залуугаар байхгүй юу? За өвөн хэлэх юм ингээ боллоо. За ойлголоо. Уул усны эзэд хамаагүй дашгирсан болохоор бити мэдээлэл өг гэдэг. Ойлголоо гэлээ.